Өнөөдрийн гол зорилго бол бид завны спортоор хичээл гэдэг тэндээс кайф мэдрэх гээд ирсэн байгаа. Завнаас явхаас өмнө бас ийм сайхан морь байгаа юм чинь заавалчгүй гадныхан биш шүү дээ. Манайхын тэрэлжид ирээ сайхан морь унаад тийм ээ энэхүү таашаалыг мэдрэх бас боломж нь байгаа. Ер нь нэлээд их нярвцсан хүмүүс байна уу монголчууд гайгүй байна уу? Гадаад Монголын ялгаа байна уу? Айгоо манайхан бас сүүлийн үед бас чөлөө цаг зөв болсон хүмүүрээ сурч байгаа шүү дээ. Тийм морь унах тэгээд морь аядлаар явах гэл ер нь чөлөө цаг зөв болсон хүмүүс бас цаг зав зарж сууж байгаа шүү дээ. Энэ яа тийм цагаар нь ундаг юм уу? Эсвэл бол нэг тийм тойрог хийнэ гэдэг юм уу? Цагаар нь. За. Нэг цагны явралтай яг уу? Нэг цаг нь 10,000 таа. Цаг нь 10,000. Тийм, цаг нь. Монгол гадаад ялгаа байхгүй юу? Ялгаа байхгүй шүү. Хичнээн байна. Хичнээн байна. Биний 15 мөрт. Монголчууд 5,000 гадаадынхан 10,000 гэсэн байхгүй юу? Яахгүй ялгааг нөгөө морь адилхан үлчиж байгаа даа. Монголчууд 10,000 гадаадууд $10 гэчихгүй ядаж. Тэгэхээр чин за нэг 15 таа гэдэг чин цагт чин 150,000 төгрөг ийчих юм шүү. Тийм. Оо 10 цаг онолч сая 500 таа. 15 мөр авчих юм бол бас боломж юм шүү. 90 оноос хойш гэдэг чи та чи ер нь тэрэлжийн нэлээд урдаа барьдаг баячуудын нэг шүү. Бензин тос гэдэг байхгүй юм чи. Тэгэхээр сул зогсолт бас их байна л да. Сул зогсолт их тийм. За. Хагас утан сайнаар л ирж ийн ер нь бас ажлын өдрүүдээр ирдэг байлгүй дээ. Ирж ийн. Ер нь жуулч чинь ажлын өдөр авах ирнэ шүү дээ. Амралт өдрөөс гадна. Тэгээд манайх чинь бас 2-3 компанитай гэрээтэй. Тэгээд тэд улсуудаа хацаад унуулцдаг. Тийм тэгэхээр бас боломжийн гай. Морь аяллаа их сонирхдаг юм шиг байна те хүмүүс. Тийм одоо гадны улсууд солонгочууд ялангуяа ирж байгаа улсууд чинь морь унах зориулдаг. Өөр жишээ нь одоо сарлаг унуулагчд юм уу эсвэл тухайн оронд байдгүй тийм амьд 5 шуу мал байна штэ. Эсвэл сонирхох болох юм байт юм уу? Өөр одоо манай энэ чинь данал морь байна дөө. Англиар бол бас ойр зур ярьчихна үстэй гадны ижүүлчтэй авч. Ганц хоёр үг. Тэгээд бас нэг солонгосоор бас нэг ганц хоёр үг. Тий, солонгосоор түний гэж яриа. Солонгосоор аниасаа юу. За. Тэгээд баруун зүг, уран зүг рүү касаа юу. Зүүн тийшээ тэгээ. Вэжүг рүү ингээд цаг нь болгоомжтой тэгээд мод зодноос болгоомжтой яваарай гэх ингэж. Та модноос тийм модноос болгоомжтойгоор эдийг солонгосоор хэлдэг. Түшин масаа юу гэх ингээд хэлнэ шүү дээ. Тэгвэл бол бас ганц хоёр үг мэдчих яахгүй бас олон хүмүүстэй цуг явж байгаа хүмүүс ч бас болдгоо. За тэгэхээр өнөөдрийн гол зорилго бол заваар явна. Зав бол өөртөөс илүүрдээд хэрэгжээс хот хүртэл явах юм байгаа. Тэрнээс өмнө бас тэ наадан болох чинь морин дээр бас мордож үзэхгүй болол бас зэрэглэх баг тийм ээ. Чаки чаддгүй үе чинь. Тэгээ кайф мэдрэх нү, айдас мэдрэх нү одоо үцээ сонирх. Аль моринуудыг унах вэ? Манай бас зураглаач найруулагч нар гээд олоолаа явж. Нэвтрүүлгийн түнш Олимпус спорт барааны дэлбэг. Кайф нэвтрүүлэг үргэлжилж байна. Өнөөдрийн дугаар тэрэлжид ирсэн. Тэгэхээр гадныхан л ирэхээр нэг мориороо дайлаад идэг одоо дайлна гэдэг юм уу юу гэх юм. Өөртөө морио унахгүй бас их удацсан байна л та. Наадан болж байгаа юм чинь бас сайхан. Морио унж үзнэ тий. Чакигийн үед бол жоохон эвгүй байна гайгүй юу? Энэ хөнгөн үлдөө морь гэж юм. Тэгээ өөрөө жоохон дахих дуртай юм шиг байна. Энэ чих мэхийн хараараа холмаачаад гадаад хүмүүс унсаар хагаад энэ монгол хүн ярихаар сонирн болцсон юм шиг байна. Ойлгохгүй гайхаад ямар хэлээр яриад байгаа юм болоо гэ. Солонгосоор ярьж үзт юм уу? Ани ясаа ёо. Өө, тэгсэн чи шууд ойлгож шít. Завин дээр очихын тулд тэрэлжийн голыг өгсөж мориор нилээд яваад голын ирэг дээр хүлээж байсан оюун ууралдын залуус дээр очлоо. Story
Kayf нэвтрүүлгийн багийнхан тэрэлжчдэр ирээд байгаа тий. Тий. Оюун уралдынхан өнөөдөр усны спортыг бас сонирхолтой болсон тий. Тий, завны каяк гэдэг. Каяк. Каяк нь болохоор өөрөө экстрим одоо чулуутай тий урсгал ширүүн тийм гол дээр явдаг спортын төрөл байгаа. Энийг тэгээд манайхаа аялал жуулчлал болгож хөгжүүлээд нэлээд аялагчид боллоо. Өнөөдөр бол ер нь цагаа гарч ирсэн бас. Нэг бол нар гараал, нэг бол салхи шуургатай, нэг бол ингээд бороо ороод байх шүү дээ. Тийм баг зэргийн бороо бол айгүй гоё үү заваар. Бүр экстрем болж байгаа. Тий. За. Нөгөө заваар явж байгаа хүн чинь норохгүй бууна гэж байхгүй. Тэгээд норж ижлээ тэр кафед байгаа шүү дээ. Энэ завнуудыгаа танилцуулъя гэх юм. За. Энэ том ногоон зав. Энэ одоо ингээд 4 үний зав байж байна. Тийшээ болохоор Gomotex гэдэг Европын нэлээд сайн брендийн зав байгаа. Оо, нэлээд хөнгөх юм байна те. Тийм. Тэрүүлэхэд ингээд энэ чинь хийлдэг. За энэ онцлог хийлдэг. Суусан хүмүүс ер нь хэдэн километрийн аяллыг хийх боломжтой. Ер нь манайх бол 10 км-ээс ахуулаад 10 хоногийн экспедишн хүртэл хийх боломжтой байна. Тийм. Ер нь бол олон хоногоор гэр бүлээрээ найз нөхдөд хамт олноороо явахад илүү зохимжтой хөгжилтэй цагийг өнгөрөн усанд яаж харьцах уу те заваар яаж явах уу. Энд чинь тэгээ заваар явах нь дан ганц цай үлдгүй спорт юм чинь биеийн бүх булчин ажил надаас илүүрдээд явахад. Голын урсгалыг харахад ер нь ямар хөө? Гол одоо тэрэлжийн гол нэлээд татарчаад байгаа. Гэхдээ бол энэ бол хангалттай явна. За. За тэгэхээр эхлээд бол мориор явсан. Тэгээ мориор энэ дэшээ явж байгаа. Тэгээд машин ирдгүү. Гармаар гарч чаддгүй газраа жижиг машинууд явдгүй газраар энэ завныхаа спот дээр ирээ тэгээд доошоо явна гэсэн үг л тийм. Оюун уралдынхантай нийлэх юм бол мориор явна, заваар явна. За ер нь үзэгчд маань харж байгаа тийм өнгөрсөн 7 хоног ч гэсэн усны мотоциклээр явсан. Бүхэл гоё аяллуудыг хийх боломжтой. Чакигийн хувьд моринд тааруу, усанд бас тааруу. Тэгээ моринд бол сая. Гэтэ энд бол аюул нь бол ер нь харьцангуйгаа айгүй шүү дээ, тийм. Мэргэжлийн гайдууд. Манайх гайдуудаа нэлээд сургалт явуулдаг. Тэгээ ер нь бол риск менежмент те, экстрим спорт, риск менежмент тал руугаа нэлээд гайдуудаа сургалт явуулдаг байна. Одоо ч гэсэн таард би сургалт явуулна. богино хэмжээний сургалт явуулна. Тэгэхгүй бол яаж явах вэ? Хөмрөх аюултай юу? Хөмрөх аюултай. Энд чинь одоо эргээ нухчаа байна, замд бургас таарна. Нэг бургас таарахад л тэгэл эвгүүдэн шүү дээ. Сайн нөгөө багийнх юм чинь бас ойлголцож явах хэрэгтэй юм шүү те. Сэлж одоо хамгаалтын хантаа зов юм чи тэгэл хамгаалтын хантаас найдаж шүү дээ. Лидерээ дагаал яг командаар явхад бол ямар ч эрсдэл байхгүй гэсэн. Лидер нь би л дээ. За тийм байгаад энэ завнууд болохоор айгүй адал явдалтай экстрим их гоё завнууд байгаа. Хэр сонирхож байгаа монголчууд? Ер нь монголчууд айгүй түлхүү монгол хүмүүстэй их зарлж байгаа. Тэгээд монголчууд сайн ирж байгаа. Энэ завн болохоор ийм гол гүйхэн байх төрөл явах чадвартай. Хийлцсэн байлээ. Энэ нь бол хуунцрах шүү дээ, тийм. Манайд бас нөгөө юу бас байгаа. 12 хүний тийм олноороо суудаг. Гэр бүлийн рафтинг гэдэг том зав байгаа бас. Голын эргээр дүүрэн л гэр бүлүүд байна л да, тийм ээ. Эдгээр хүмүүс зүгээр эндээ байгаад байхгүй бас сайхан. Өдөр болгон энэ үйл ажиллагаа явуулж байгаа, тийм. Ер нь бол өдөр болгон явагдаж байгаа. Манай төвшөөг нэмээд хэлэхээр нэлээд экстрим спорт сонирхдаг, мотоциклоор уралдаг, тэгээ оффроуд джип сонирхдаг. Ер нь бол бид хоёр хамтарч ажиллаад болвар 3 дахь жилдээ ажиллаж байна. Өвөл болохоор бас нохоо чарганы аялал бид түрүү ярьж ирсэн. Хамтар зохион байгуулалт. Яг энэ одоо энэ тэрэлжийн гол дээр өвөл хөлдсөн байхад нь бид нар бол өдрийн аяллаас 7 хоногийн хүртэл аялал бол нохоо чарганы аялал зохиодог байгаа. Тэгээ би бичлэгийг үзсэн л дээ бас. Яг л тэр Аляскт л явж байгаа юм шиг сэтгэл төрчихлээ. Тэгээд өвөл тэгээд нохоо чарганы нэвтрүүлгээр бас уулзах байлгүй дээ. Тэр энэ завны хувьд ямар төрлийн ямар идчийттэй зав үлээ? Том завны хувьд. Тэгээ энэ зав болохоор 3 суугаа явчихна. Тэгээ урсгал өөдөө явж болно бас. Тэгээд бүх биений булчин ажилтдаг болохоор энэ айгүй юу болох юм бэл. Спортлог те. Би индианчуудын тэгээ яг индануудын загас нэг амьдралдаа хэрэгэлдэг завны юм бэл.
Өмсөх нь бол ойлгомжтой. Өмсөх нь бол ойлгомжтой. Түрүү чинь jet ski-тэй яг адилхан шүү дээ. Энэ чинь аврах хамтаац. Өнгөрсөн 7 хоног jet ski гэдэг чинь нэг усны мотоцикл яриад байна. Энийг доогор одоо наа чинь хүмрэх юм бол чи Яах юм? наад хөлөөрөө оруулахгүй бол хантаац чинь дээшээ гараад чи хантаазгүй болох аюултай. Тэгээд эрсдэл өндөр болно гэсэн үг шүү дээ. Тий. Заавал энэ доотлын ингэж бохсон байх хэрэгтэй. Чаки болохоор нэг экстрем спортын юм нэвтрүүлэг хийж ийж өөрөө жоохон юм тийм юу жоохон имээгээд байгаа. Тэгэхээр яагаад тэгс мөрлийн ийм нэвтрүүлэг хийж байгаа юм бэ гэхээр яг хийж байгаа хүмүүс тэнэг тийм зориг бол хэрэггүй гэдэг байгаа юм байна. Гэхдээ энд бол нэг зоригтой болохын тулд би энэ экстрем спортуудаар хичээлж байгаа гэж яриад байна. Тэр нь одоо тийм байж болох юм. Ер нь экстрем спорт одоо эрсдэлгүй бол хүмүүс сонирхож ирэх нь бол ер нь хавар. Ирж байгаа гал яг одоо 100 мянгаараа сонирхож байгаа. Тэгээд эрсдлийг давах гэж л ирж байгаа нь л одоо яг хичээлээд байгаа юм л та. Тэгээд нөгөө айцаа давах. Одоо чакигийн хувьд бол айцаа давах тий. Тэр чинь өөрөө кайф болоо явчихсан л гэж байна. За. Чи өөрөө би яах вэ? Сэлүүрээ авчих. Би зүүн тал руу сэлүүрж явах чи баруун талаар ээлжлээ. Тэгээ яг зүүн гал. тий. Тэгээ би зааварлаа явчихна доо. Ерөнхийдөө бол хойно явж байгаа аялагчт маань бол үндсэн 3 дохио мэдж яхад бол ерөөсөө команданд ороо явчихна гэсэн үг. Ийшээ гэвэл одоо аль болох баруун тал руугаа сэлүүрдэнэ гэсэн үг. Одоо би ингэж заана гэсэн үг шүү дээ. Зүүн тийшээ Ингээд. Ингээд заангууд зогсно гэсэн үг. Ягаад тэгэхээр нөгөө нэг эргүүлэг нөгөө саадууд таарангууд би ерөөсөө сэлүүрээ ингээ барина. Ямар ч ойрлж хашгирах шаардлагагүй. Энэ бол ерөөсөө олон улсын хэллэг. Инлээ зогсож юм гэсэн. Одоо ийшээ бол баруун эрэг рүүгээ явна. Миний дээшээ байдаг чи юу? Дээшээ би сая андуурчлаа. Ингээд яг ингээд явна. Бүр яг хол олон групптэй үед бол ингэж ашиглаж байгаа. Гэхдээ бидний хувьд бол өнөөдөр ингэ явж байгаа. 300 явж байгаа. Тэгэл үндсэн техник бол эндээс ингэж барайс л амархан. Тий. За лидерийнхаа үгэн сайн ороод яг энэ команда дагаад явчиход бол ямар ч зүйл байхгүй байсан гэж бодлоо. Тэр мэдээж хэрэг бас энэ заваар явъя гэж бодож байгаа хүмүүс байгаа ах л да. Тийм ээ. Яаж холбоо ярьж танартай уулзаж энэ кафе мэдээ. Доогоор гарч байгаа Facebook хаягаар холбогдож нуцны дугаар гарч байгаа тий. 7 хоног болгон явагдаж байгаа. Тэгээд нэг өдрөөс 7 хоног 10 хоног хүртэл аяллууд бол зохион боломжтой. Хамт олон байгууллага, найз нөхдөөрөө. Одоо ингээл наадмын дараа намар шүү дээ. Зуны энэ тачирхан монголчин аялаад ингээд кафе мэдрээд хэрэгчлөлөөр одоо мэдрээсэй л гэж хүсэж ин да залуучуудаа. За Чаки бол Увс аймгийн Улаангом төрсөн. Ши чин Завхан аймгийн Увс бол Тосон зэнгэл төрсөн. Увсд бол юу байгаа штэ. Увс нуур гэж байна. Тий. Тэгэхээр ер нь усны хүүхэд үстэй. Сэлэн. Тэгээ усны хүүхэд гэхээр тэгэл дандаа нуурын хөөн дээр байгаагүй штэ. Гэхдээ ер нь сэлж чадахгүй л гэж асууад. Жохон гол мол дээр нэг иймэрхүү хөөе ус болсон дээр сэлжсэн. Тийм нуур морлоо бол амар штэ бас нуурлоо ч бас арахын тулд бас болдоо шиг хүн бас зааварчилгаа өгнө ингээл ингэж мэгэл гэдэг. За тэгвэл болдоо таяр тэн дээр очиод зааварчилгаагаа яаж сэлүүртгэ усан дээр очиж үзээд тэгтгөө. Чаки жоох усан муу учраас нэг экстрем юм хийх гэж байна. Тийм явж байгаад завийг хөмрүүлнэ. Гэтэ аюулгүй хантаа зүмссэн учраас гайгүй бид нэр Чаки өөрт нь хийлээгүйгээр бүгдээрээ зохион байгуулсан байна. Энэ бол 85 хилийг даадаг гинэ. Тэгэхээр живн гэсэн бол асуудал байхгүй. Тэр яг моментыг мага зурлаач сайн авч чадах юм бол овсын хүү уснаас хэр гарч ирэхийг л харцгаа. Нэвтрүүлгийн түнш Олимпус спорт барааны дэлгүүр. За Чаки. Одоо ерөнхийдөө ингээд хойлоо эрэглээ гэсэн үг шүү дээ. Би сэлүүрдээ хойлоо одоо урсгалөө сэлж байгаа гэсэн. Чи энэ руугаа сэлүүрдэн Чаки. Тэгээ хойлоо зэрэг ингээд чинь аавд өрөөгөө сэлүүрд. Чи сэлүүрд хүчтэй сэлүүрд. Одоо ингээд завчин ингээд ихцрээд ирэнгүүт хойлоо зэрэг ингээд явна. Энэ бол урсгалөө явж байгаа шүү дээ.
Чи тэгээ жоох эргэнгүүд жоох хүлээ. За одоо тэгээ буцаад ингээ эргийг үл чи ингэж буцааж болно. Тий. Одоо ер нь сурж ийн үү Чаки сэлүүрдэж? Одоо л ингээд ямар ч эрсдлээс ингээд хүссэн газар руу явж болж байгаа үстэй. Энэхүү сайхан мэдрэмжийг л монголчууд мэдэрч болох юм байна. Хөвөн Улаанбаатарын урд хөвөнд чи туул бол хатан туулгал мөн урсж байгаа. Энэ дээр энэхүү сайхан завинуудаар World Tours-ийн залуучуудаа аялж болох юм байна. 7 хоног бүр энэхүү аяллуудыг зохион байгуулж байгаа. Доогуур гарч байгаа утас. За тэгээ Facebook хаягаар ороод холбоо орой цогтой аялж болно шүү. Гэр бүлийн одоо энэ манай зурглаачийн сууж байгаа зав бол гэр бүлийнх учраас ер нь аюул бага. Энэ хоёр нь бол эвгүй хөдлөл бас хөмөрж магадгүй юм байна. За Чаки сэтгэл ямар байна? Энд чи хурдгаа урсаа шууд хот руу орчих гээд тэгэхээр зөөлөн гоё. Ингээ явуул. Одоо энэ хархираа чинь жижигхэн ч гэсэн бас эвгүй л орох байх та. Ургас эрсдлээс хол. За энэ ч бас бүхс рүү хайргадчихин чулуу. Тавьчих гэсэн харваа. Усан заваар аялахын сайхан нь бусад төрлийн аяллаас үзэж мэдэрч чаддгүй зүйлсийг зөвхөн усан аяллаас л мэдэрч болно. Усан дээр явах нь газар дээгүүр явах агаарт нисгээс тэс өөр мэдрэмж төрүүлнэ. Гол мөрнийг дагаж байгалийн үзэсгэлэн бүрдсэн байдаг нь усан аяллын хувьд бусад аяллаас ялгарх онцлог давуу тал болдог. За өнөөдөр бороотой, шороотой, нартай маш сайхан өдөр байна. Яг бид нарыг ингээд гол руугаа гарчаар салхи намдаад бороо зогссон. За Чаки эндээс сэлүүрээ өргөөд энэ юутай байна гэсэн үг л дээ эн чинь. Зогсоо аюултай юм байж магадгүй гэсэн дохиог Чаки өгөөд. Чаки өөрөө яхаасаа мэдэхгүй л явж байгаа л дөө. Яг нэг буудлахын алдад сэлэндээ за чи өөрөө ярьж явж байгаа даа. За мастертай байгаа чи мастер түлхэх нь би өөрөө суучлаа. Цантал болох юм шиг байна да. Өө буруу. Иргээд төрслөгийн жоох эвгүй бүр нэг сайхан тухалчих гэсэн чи хийлцсэн учраас хойшоо ингэж унчаад байх. Эсвэл зүгээр ингэ явж байлаа. Хичээс илэрсэн. Ийм гоё байгальд хэдүүлээ. Стресстгүй шиг амьдрал уг нь. Зүгээр л юм да. Хүсээд олдохгүй байгаа хүмүүс ч байгаа. Яа. Живлээ. За Чаки сэлүүрээ өргөсөн төргөө урсгалтай гэж байна. Дагаал явна да. Тэрс жоох эргэлдэж тоглоод байна. Йоо. Завлаа суучдаг юм. Болох уу? Өбэ. За. Хөлигтэй хотоос турж гисэн холдож
Усны мандал дээгүүр завайр зугаалж, усны хоржигно шувуудын жиргээг сонсно гэдэг бидний хувьд гайхалтай санагдаж байлаа. Ийм гоё байгальд хэдүүлээ. Стрессгүй шиг амьдрал уг нь. Зүгээр л юм да. Хүсээд олдохгүй байгаа хүмүүс ч байгаа. Яа. Живлээ. За чаки сэлүүрээ өргөсөн төргөө урсгалтаа гэж байна. Дагаал явна да. Тэрс жоох эргэлдэж тоглоод байна. Йоо. Завлаа суучдаг юм уу? Болох уу? Өбэ. За. Чаки мастер чи зүгээр мастера хайчаа яваад гэдэг чи яаж байгаа? Муу залуу биш шүү. Энүүгээр нэг толгоороо цогчоо яваад. Хөнөө. Йоо ичи гүцчихгүй мэн. Энийг унгаа ихсэн, унгаа чадсангүй дээ. Өөрөө 2 3 ч унчих шахлаа. Хүний ч бас тийм амар живүүлэхгүй юм байна. Кафта байлаа. Үзэгч та бүхэн ч гэсэн өөрсдөө энэ хүү мэдрэмжийг хэлүүлтгүүгээр ирээд мэдрээсэ гэж хүсэж байна. Чи яасан сая унахын мэдгүй мэдээгүй мэдсэн юм. Тийм жоохон ингэж мөхөр нь албаар яг нэг тийч нэг хор найруулсан байна да гэж бодсон. Чиний царай байна шүү. Сонир бодсон шүү. Чи тэгээд мастерха толгоороо над шангаараа зөрчөө. Тийм ихгүй ахаа өөрөө хүмэрч байгаа юм чи. Титаник чинь тэр мөсөн уулнаас үрч тэр жолооч байсан л болсон юм бэ гэж. Одоо ингэ утруудлаа одоо ингэ утруудлаа ингэ болчихсон. Нэвтрүүлгийн түнш Олимпус спорт барааны дэлгүүр. За кайф нэвтрүүлэг өнөөдөр үнэхээр кайфтай байлаа. Хэлэх юм алга. Бидэнтэй хамтран ажилласан Олимпус болон Оюу World Tour-ийн залуучуудаа маш их баярлалаа. За дээр нь Бямбада баярлалаа. Бас сайхан аяллаа бас хөтөж байсан. Тэгэхээр Олимпусынхан бас бэлгээ Бямбада. Олимпусынхан бэлэг дамжуулж үлдээсэн баа ингээд дэлхийн аварга болж байгаатай холбогдуулаад яг Базка гэдэг байгаа шүү дээ бөмбөг чинь. Тий. Базка. Бөмбөг тий. Нэр нь календар. За баярлалаа. Тэгээд Олимпус 2014 оны календар. Олимпус гэдэг чинь нөгөө спортын төрөлцсөн барааны дэлгүүр байдیں۔ Хотод сүржээ дэлгүүр. Тэгэхээр та тэнд бас очоод чадсангүй тэгэл надаар дамжуулаад өгчих гэж хэлжлээ л дээ. Ер нь бол аялал спортын бүх бараа тоног төхөөрөнд бүгд бол байгаа нэг зэгээс аавна гэсэн үг. Энэ юу юм? Энэ болохоор гарч идэм байгаа шүнэ. Зайгүй зүгээр өөрөө цэнэглээд яашдаг. Тэгээ TV5-ынхандаа бас өгөөрөө гэж юусан байгаа. За баярлалаа. Ханхуул өгч дөө. За. Тэгээ адилхан байгаа да. За баярлалаа. Тэгэхээр Оюу World Tour-ийнхэнтэй 3 дахь аяллаа өнөөдөр хийсэн. Тэгэхээр тэржид өдөр болгон энэхүү заваар аялах боломж нь бол байна. За бидний өмнө бас үзсэн jet ski
Тэ усны мотоциклаар аялах боломжтой. За шүхрээр буух боломжтой. За дараагийн аяллуудыг ч гэсэн оюун уралдааны залуучуудтайгаа бас хийх болно. Маш сонирхолтой аяллууд байгаа нь ойлгомжтой. Хамтдаа аялахыг хүсвэл хамтдаа кайф мэдрэхийг хүсвэл доор гарч байгаа хаягаар холбогдороо. Оюун уралдынхны бас пэйж доотлолт бичээстэй байгаах. Та бүхэн ороо сонирхоод холбогдороо. Баярлалаа. Тий, баярлалаа. За тэгээд аяллууд үргэлжилж байгаа шүү. Манай пэйж дээр лайк дараа шин аяллууд бол хамрагдах боломжтой. За баярлалаа. За баярлалаа. Дараагийн кафеэр эргээд уулзъя. Баярлалаа тань. Баярлалаа. Тэгээд нэг дараатай. Энэгээр нэг дараатай. Танаас За атлет. Яг ингэж яваа. Живчээд авч. Живтээ штэ.